Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Хулан гэдэг. Тэгээд би энэ пэйж хуудасны админ нь NL International компани Монгол дахь одоо офис төлөөлөгч нь. Тэгээд би та нартаа ингээд өөрөө бичилж одоо мэдээлэл пэйж хуудсандаа оруулдаг юм аа. Тэгээд одоо манай пэйж хуудсан дээр маш их олон асуултууд та нараас маань ирдэг тий. Хаанхын бүтээгдэхүүн аль хотод үйлдвэрлэсэн, ямар орц найрлагатай вэ? Ямар одоо эрүүл мэндийн асуудалтай хүмүүс хэрэгжилж болох уу? Ямар хүмүүсний хэрэгжилж болохгүй? Хэдэн наснаас дээш хэрэглэх үү? Өдрийг аль тэ одоо ингээд маш их асуултууд ирдэг. Тэгэхээр ерөөсөө би өөрийнхөө одоо яг зүгээс та нарыгаа маш их одоо мэдээлэлтэй болгоё, танилцуулга сайн хий, орц найрлагаа сайн ярьж тайлбарлаж өгье. Тэгээд та нарыгаа илүү одоо зөв бүтээгдэхүүн, зөв хүйсний нэмэлт бүтээгдэхүүн, зөв одоо хэв маяг руу шилжүүлэх одоо ингээд өөрийн хувийн зүгээс сонирхолтой байна. За та нар маань бол угаасаа намайг мэдж байгаа. Би NL компанийн бүтээгдэхүүнээр өөрөө 20 жил хаясан. 2 жил За 2 жил чараа болоо өнөө жил 7-8 сар одоо ингээд барьж гин сая цагаан сараар мэдээж хүн болгонтэй адилхан өглөөнөөс орой хүртэл золголт хийж бууз ицээр агаад 3 хил нэмсэн байна тий. Тэгтээ ерөөсөө эн чинь нэ штэ тий. Одоо жишээлбэл би ингээд компани борлуулалт хийж байгаа одоо хувь хүн талаас одоо юу гэх вэ? Сайн штэ та хизээч тархахгүй штэ хизээч жин нэмэхгүй штэ хизээч тань дээр өөрчлөлт ирэхгүй штэ эдэргээл одоо тийм ингээл юмаа сайжруулах гал зарах гал ингээд нэг хүн нэг жоохон мангартуулах шинжтэй одоо ярих байсан байх л да. Тэгвэл миний зүгээс болохоор одоо NL International компани бараа бүтээгдэхүүнийг боддоор нь хүмүүст зөв тайлбарлаж өгч, зөв ойлгуулж, зөв хандлтыг нь өөрчилж иж одоо ингээд хэрэглэгч нь болгох одоо номер 1 одоо бидний төлөвлөгөө авахгүй одоо бидний гэдэг нь болохоор NL International компани одоо төв толгой компаниас одоо миний зүгээс би монгол хүн одоо ингээд та нарт одоо монголоороо сайн тайлбарлаж өгөх одоо дуу хоолой юм аа. За юуны төрөнд NL New Life гэдэг энэ компани энэ Оросын холбооны улсын Новосибирскийн дотооддоо 25 жил бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа маш том компани юм аа. Энэ бол зүгээр нөгөө одоо тий нөгөө хүссэн нэг нь гаргаал хаач хамаагүй зараал тэнгуүтээ одоо тий ямар нэгэн хүнд одоо ингээд нөгөө мөнгөний төлөө хямдхан орц найрлагаар бараа бүтээгдэхүүн үйлдвэрлээл тэгдэг ийм замбраагүй стандартгүй тийм компани ерөөсөө биш юм. За би та нарт ямар ингээд баримттай үзүүлэх гээд байна л да. Одоо манай компани ямар бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, яг яадгүй, ийдгүй гэдэг надад ийм дэлгэрэнгүй танилцуулгын брошюр компани маань мэдээлэл эдэргээд одоо юмнууд одоо ингээд зөндөө байгаа. За энэ болохоор ерөөсөө манай компанид болохоор 2 төрлийн каталог байдаг. За тэр нь болохоор нэг нь болохоор энэ одоо энэ жижиг юм гар авлага нөгөөх нь болохоор бидний гар утсан дээр аппликейшн одоо хийгдээд аппликейшн татагдаад тэгээд одоо нөгөө гар утснаасаа каталого бүх бүтээгдэхүүний танилцуулга, орц найрлага, компани тэр бүтээгдэхүүний сертификат, зөвшөөрөл тэр гэдэг юмаа ингээд шалгаад үзчихдэг юм аа. Тийм болохоор одоо би та нартаа яг өөрийнхөө зүгээс өдөр болгоны пэйжэн дээр ямар нэгэн бүтээгдэхүүний танилцуулга, орц найрлага тэгээд яагаад энийг хэрэглүүл тань тохиромжтой вэ? Яг ямар бүтээгдэхүүн ямар хүмүүс тохиромжгүй гэдгийг нь бас ингээд цаашид тайлбарлаад явчих юм. Одоо миний зүгээс. За тэгэхээр ийм байна. За өнөөдөр болохоор би та нарт одоо манай Монгол улсад хамгийн их түгээмэлдэж борлуулагдаж байгаа одоо ингээд те миний микрофоныг тогтоосон drain effect гэдэг энэ хаван бууруулагч гэдэг энэ бүтээгдэхүүний орц найрлагыг ярьж өгнө те. Яагаад өнөөдөр энэ бүтээгдэхүүнийг
Одоо жишээлбэл Оросууд 18 улсад одоо гаргаад яагаад одоо жишээлбэл миний нүдэн дээр Dubai Mall NL компани дэлгүүр нээгдчихв. Тэргээд ингээд бас ингээд тайлбарлаа, зааварчлаад явах юм. За өнөөдөр NL компаниг тухай бол ярихад бол компани 25 жил Новосибирскт том үйлдвэрт одоо үйлдвэрлэлээ хийгээд явдгийм. Би одоо яг энэ өөрийнхөө видеоныхон доор NL компани төв офисын компани сайтыг нь оруулчин. Та нар маань мэдээж тийшээ оронгууд орос хэл дээр байгаа ч гэсэн за ямар ч байсан NL International гэдэг компани супер сайттай супер одоо тий олон улсын юм байна гэдгийг нь бол хараад ойлгож байна. Түүнээс гадна одоо Улаанбаатарт одоо ер нь бол NL компани чинь нийт нэг 280 төрлийн бараа бүтээгдэхүүн Новосибирскт дотооддоо өөрсдийнх нь газар нутагт бараага бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг энэ компани одоо бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ч гэсэн одоо Монгол улсад нэг 20 төрлийн бараа бүтээгдэхүүн байнгын захиалгаар борлуулагддаг. Тэгэхээр нөгөө би та нартай одоо байнгын Улаанбаатар чинээр орж ирсэн бараа бүтээгдэхүүнээ танилцуулаад орц найрлах давуу тал сул тал гэд явчих юм. Тийм болохоор нөгөө яг миний өөрийн хувийн зүгээс бол одоо одоо гадуур маш их бүтээгдэхүүнүүд борлуулагдаж байгаа. Хүн болгон илүүдэлж энгийн асуудал маш их тулгарсан ч гэсэн яг зөв бүтээгдэхүүнээ олж авч хэрэгжилж гин үү? Яг тэр өөрт нь тохирох уу? Тэгээ яагаад одоо жишээлбэл ийм бүтээгдэхүүн ийм үнэтэй байдгийг, яагаад ийм бүтээгдэхүүн ийм одоо хямдханч байдгийг гэдэг нэг тийм бас ойлголт ингээ өдөр бүр одоо нөгөө бичлэгээр оруулаад та нартай ингээд гоё нээлттэй байна гэдэг одоо ийм зүйлийг би баримталж ажиллаж байгаа шүү. За юуны түрүүнд drain effect гэх тээ хаван бууруулдаг ийм бүтээгдэхүүн гэхлээр нөгөө хүмүүс хаван бууруулагч гэхлээр л одоо нөгөө би одоо 36 настай. Тэнгүүд л миний хувьд ч гэсэн хаван бууруулна гэхлээр ч л одоо настай хүн хаванддаг, настай хүн одоо ингээд хөл гараа ингээд юу агаал ингээд дарангуут ингээд нөгөө юу адаг лээ. Ингээ хавн ингээд харагддаг, мэдэгддэг гэж би боддог байсан. Тэгсэн чинь ер нь бол одоо энэ хаван гэдэг чинь орчин үеийн бидэрт бол залуу хүмүүст ч байна. Тэр нь болохоор одоо манай компани эмчнэр болохоор юу гэж ярьдаг вэ гэхээр одоо NL International компани 25 жил Новосибирск дотоодын үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай NL International компани өнөөдөр өөрийн гэсэн эрдэмтэнгүүдтэй, өөрсдийн гэсэн лабораторитой, өөрсдийн гэсэн производство үйлдвэрлэлтэй, өөрсдийн гэсэн юутай маш том агуулга складтай тэгээд үйлдвэрлэлөөгөө оруулдаг ийм нээлттэй компани байгаа. Тэгэхээр drain effect одоо бид нар NL компани эмчнэр профессоруд одоо бидэрт маш их хичээл заадаг. За энэ бүтээгдэхүүнийг та яагаад уух ёстой вэ? Ямар хүмүүс тохирох уу, ямар хүмүүс тохирохгүй, ямар орц найрлагаар хийсэн гэдэг ингээд нээлттэй өгдөг. За тэгэхээр ерөөсөө энэ drain effect өнөөдөр ингээд би монгол хэл дээр нь маш сайхан дэлгэрэнгүй орчуулад яг хөө бид нар борлуулалтанд гарахтаа тайлбар орчуулгын нөгөөд хүмүүсийг зөв хэрэглүүлдэг. Тэгтээ би бас ингээд юм лайваар нөгөө орчуулгыг ингээд та нартай бас яриад өгье те. За энэ болохоор ингэж байгаа. Шингэн гадагшлуулах бүтээгдэхүүн гэж байгаа байхгүй. Ер нь бол ерөөсөө хүний доторх бие организмд хуримтлагдсан шингэн. За тэр шингэн бол ер нь яагаад хуримтлагддаг вэ гэвэл ер нь л бидний иддэг давслаг зүйл, наатар давс, сахар, чихэрлэг зүйлс, за суугаа ажил, ус буруу уудаг хүмүүсийн асуудал, түүнээс гадна бас мэдээж хөдөлгөөн, түүнээс гадна маш их кофе уудаг хүмүүс одоо тэгэл бас буруу зуршил муршил гэл тэ. Одоо энэ бүх хүмүүст одоо юм шингэн хуримтлагддаг юм байна. Тэгэхээр ер нь бол одоо шингэн гэдэг одоо энэ жидкость те жидкость одоо шингэн гэж байна. Энэ шингэнгээл одоо нөгөө гадагшлуулж ингэж ер нь бол эн чинь бас нөгөө талаараас бохирдол гэж явж байгаа байхгүй. Тэнгүүт энийг одоо бид нар гадагшлуулаад байх юм бол
одоо бүлцээхгүй гэл. Тэгээ одоо нэг хаван гэдэг чинь л одоо ингээл хүн хавандаа л өвдөөл сөхөөл байгаа биш байхгүй. Зүгээр л ингээл ус буруу удаг жишээлбэл. Та өглөө сэрлээ. Аяг ус уулаа. Өдөржингөө юу ч уухгүй байлаа. Орой хүүе би ч өстө ус уугаагүй юм бэ штэ. Одоо нэг аяг ус ууйдаа гэд унтахаас өмнө 2 3 аяг ус уугаад унтчихдаг. Тэр хүнтэй юу тохиолдох вэ? Өглөө мэдээж босоод ирэхэд нь байдгаар ингээ бүлцээгээд босоод ирнэ. Тэгвэл тэр хүн өөрийгөө өөртөө онш тавиал. Өө би ч яста нэрээ эрүүл мэндийн асуудалтай, бөөрийн асуудалтай. Яг үндэ үгүй байхгүй. Хүн унтаж байх үедээ эргэтэн нь бас унтах ёстой. Унтахаас өмнө битгий ус уу, цагийн өмнө ядаж битгий ус уу. Яа тэгвэл хүний эргэтэн амарж явах ёстой. Тэгэхээр та яаж вэ? Буруу ус уудаг хүмүүс жишээлбэл унтахаас өмнө 2 аяг 3 аяг ус уучж байгаа юм чинь тэр хүн өөрөө ингээд жишээлбэл тархин ингээд унтаад амраад идэг. Эргэтэн бөөрн шүнжэнгөө тэр үйл ажиллагаа хийж штэ. Тэгэхээр чин өглөө ингээд босоод ирэхэд тэр шүнжэнгөө ажилласан бөөр чин таны нүүрэн дээр ингээд бүлцээсэн ингээд бид босоод ирдэг үстэй. Тэ. Тэгэхээр нөгөө энэ хүний бие организмд энэ хуримтлагдсан шингэнгийн одоо гадагшлуулах функцтэй одоо энэ бүтээгдэхүүн баггүй энэ дрен эффект гэдэг энэ бүтээгдэхүүн. Тэгэхээр та нар энийг аягүй сайн зөв ойлгох хэрэгтэй. Энэ ингээл тэ нөгөө эмээнэр өвөөнөр одоо настай хүмүүс айсвал айгүй их эрүүл мэндийн асуудалтай хүмүүс гэж хэлхийн одоо оронд одоо ер нь хүн болгон бүлцээдэг, хүн болгон давс хэргэлдэг, хүн болгон сахар хэргэлдэг, хүн болгон маш их кофе уудаг одоо тий яг хүн болгон их кофе уудаггүй л дээ. Гэхдээ одоо жишээлбэл би бол маш их кофе уудаг. Тэгэхээр яг нөгөө энэ одоо тодорхой хэмжээний хор гэж байна. Энэ хорыг л одоо ингээд бидний бие организмаас маш зөөлөн аргаар гаргадаг ийм орц найрлагатай нэг удаагийн савлгаатай стандарттай ийм бүтээгдэхүүн. Одоо жишээлбэл энэ хайрцаг дотроо ийм нэг удаагийн савлгаатай хэрэглээ гэдэг байхгүй. Ийм нунтаг 200 г усан найруулаад уучин та өглөө сэрлээ усаа уулаа дараа нь 200 г усанд энэ дрен эффектээ найруулад уучлаа. Тантай юу тохиолдох вэ гэвэл 30 минутын дараа таны бүлцсэн байсан нүүр царай чинь зүгээр болчихно. Тэгээ ер нь бол яг өдрийн турш таныг одоо сайхан шээлэгдэх бүтээгдэхүүн. Ингэж одоо нөгөө тэр шингэнийг нь хүний бие организмын шингэнийг нь ингэж сайхан гаргаж өгдөг байхгүй. Тэгэхээр за ерөөсөө орц найдлага нь бол угаасаа ийм байна заа. Одоо жишээлбэл Оросын холбооны улсад NL одоо New Life манай компани байнгын хэрэглэгч нар сая 25 оны судалгаагаар статистик компанид бидэрт нөө жил болгон тайлангаа тавьдаг байхгүй. За ингэсэн ийм амжилт гаргасан энэ улсад нэгдсэн ийм шинэ бүтээгдэхүүн ирсэн ингэсэн тэгсэн гэх. Тэгэхээр ямар ч байсан NL International компани 8 сая хэрэглэгчтэй байнгын every day каждый день өдөр болгон бүтээгдэхүүнийг нь хэрэгэлдэг 8 сая хэрэглэгчтэй компани 25 жил болж байна. Бүх юм нь онлайн. Тэгэхээр 8 сая хүн одоо жишээлбэл энэ бүтээгдэхүүнийг хэрэгэлдэг. Та нар төсөөлдөө хаван бууруулагч 2 төрлийн амт байдаг. За тэгэхээр ерөөсөө энэ орц найрлагын та нарт ингээ үзүүлээ. Эн чинь нөгөө олон улсын бүх зөвшөөрөл одоо тий халаалтын бичиг стандарт одоо жишээлбэл Орос бүтээгдэхүүн наазах нь ингээл нөгөө бүх бүтээгдэхүүн дээр QR кодтой та энэ QR кодыг уншуулхад гарал үүс нь гараад ирдэг. Жишээлбэл Оросод одоо ингээд тийм замбраагүй юу ч байдаггүй. Бүх зүйл маш өндөр стандарт чаардсан байдаг. Маш өндөр нөгөө эрүүл мэндийн стандарт, цэвэр ариугийн стандарт, түүнээс гадна татварын стандарт, түүнээс гадна зөвшөөрөлийн стандарт гэл өөрөөсөө Орос ч нь бол нэрээ яг өндөө бол одоо яг бизнес эрхэлдэг хүмүүст бол цовлонгийн далаа манай Монгол шиг тийм дил сул бол биш. За тэгэхээр хардаа энэ хаван бууруулагчинд яг ямар орц найрлага орсон бэ гэхлээр хардаа ингэж байгаа байхгүй юу. За алоэ вера шингэн тогтцыг багасгадаг хоол боловсруулалтын системийг дэмждэг алоэ 100 наст. За опунцл цэцэг байгалийн мачигон одоо байгалийн одоо нөгөө мачигон гэдэг чинь нөгөө хүнийг нөгөө шээлгээд гэдэг штэ ном тийм одоо шээлэгдэг үйлчилгээ өгдөг хаван бууруулахад маш сайн тусалдаг энэ опунцл цэцэг нь одоо маш орц найрлаганд нь номер 1 гэж явдаг. Лемонграсс
Цагаангаа микроциркуляцийн сайжруулах, шингэний балансыг дэмждэг нэг юм орц найдвартай lemongrass гэдэг. Ривен гэдэс цэвэрлэх, дэмжлэг үзүүлдэг. Ер нь бол одоо дан ургамлын гаралтай. За мята. Мята бол цөсний урсгалыг дэмжин, хөнгөн дэмжих нөлөөтэй маш хөнгөнөөр одоо тэг цөс цэвэрлэгч биш шүү манайхаа. За тэгээд одоо энэ гоё амтт нь фруктоз гэдэг нөгөө жимсний амт ингээ хийгдсэн байгаа. Тэр нь болохоор баланстай энерги өгөх үүрэгтэй нэмэлт бодисууд гэж байгаа. Тэр нь болохоор ер нь нөгөө жимс нөгөө слад гэдэг гоч ихэрлэг юм байл. Тэгэхээр ер нь бол одоо хардаа давуу тал нь ингэж байна. Шингэний илүүдэл болон хаван бууруулах жин багасхад одоо маш номер 1 хэрэглэгддэг бүтээгдэхүүн. Түүнээс гадна одоо нөгөө хүний бие организмаас шингэнийг нь маш сайн зөөлөн аргаар гаргадаг. Тэгээд нөгөө нэг удаагийн савлгаатай болохоор хүнсний аюулгүй байдалтай, тэгээд амтад хэрэглэх хялбар маш хурдан одоо нунтаг хэлбэрээр уусдаг болохоор бас юутэй давуу талтай. Тэгэхээр энэ ерөөсөө химийн бодис байхгүй. Алоэ вера за 100 наст, Рапунцель цэцэг, lemongrass цагаан цай, ривен гэдэс одоо нөгөө гэдэс цэвэрлдэг тийм ургамал, мята одоо эн чинь бол юу л байгаа үстэй. Ингээд болоо. Энэ дотор ингээд яг энэ бүтээгдэхүүнээр хүний бие организмаас одоо шингэнийг одоо шээсээр гаргадаг юм бүтээгдэхүүн баггүй юу? Өглөө сэрлээ 1 ширхгийг уулаа, 200 г усан найруулжуулаа. Араас нь 30 минут өглөөнийхэн цайг уухгүй хүлээж байгаад 30 минутын дотор одоо таны ингээд жишээлбэл бүлцээсэн байсан царай чинь гоё болдог. Одоо жишээлбэл би бол одоо ингээд байнга хэрэгэлдэг. Тэгээд өдөрт одоо жишээлбэл та нэг 2 удаа шийдэг бол тэр чинь нэг 3 4 болно. Тэгээд нөгөө хамгийн гол одоо зүйлээ одоо та нартай энд ярилцахад хаван бууруулдаг өөр ямар нэгэн бүтээгдэхүүнүүд ер нь бол хүний бие организмаас одоо кали, магний гэдэг энэ хоёр эрсийг урсгадаг. За тэгэхээр ер нь бол маш их хаван бууруулдаг бүтээгдэхүүн эм уудаг хүмүүсийн номер 1 асуудал бол юу байдаг вэ гэж шөрмөс татах. Тэгэхээр нөгөө одоо шөрмөс татан хавангүй байх чи аюултай байгаа гэдэг. Эн чинь өөртөө маш их одоо тийм тав тухгүй мэдрэмж авчиж өгөө. Тэгээд тэр таны бие организм эрдэс бодисын дутагдалд орно гэдэг чинь учуу харуу шүү. Тэр юун сайн байгаа. Тэр муу штэ. Тэгэхээр та нартаа гэж хэлэхэд Drain Effect одоо NL International компанийн Drain Effect-ийг хэрэглэхэд жилдээ одоо ингэж 365 хоногийн 365 хоног 1 хоног ч амархгүйгээр хэрэгжилж болно. Хүний бие организмаас одоо нөгөө кали, магнийг нь одоо туудаггүй болохоор та ингээд юм тав тухтаа ашиглаж хэрэгжилж болно. Таны бие организмд маш ач нөлөөтэй эсэргээрээ одоо үйлчлэнэ гэж ингэж заадаг байхгүй. Тэгэхээр нөгөө одоо хаван гэдэг зүйл чинь ерөөсөө одоо өвчний хаван биш. Одоо буруу ус уултын давс их хэрэгэлдэг, хоолны амтлагч их хэрэгэлдэг, сахартай бүтээгдэхүүн хэрэгэлдэг, хөдөлгөөн бага. За кофе хуудаг. За тэгэл хаяа 100 г муудаг гэдэр хүмүүст бол энэ бол зүгээр л ерөөсөө л хор гадагшлуулагч манайхаа. Тэгээд нөгөө процесс похудение процесс одоо похудение гэдэг чинь одоо нөгөө жин хаялтын процессыг ярьж байгаа. Тэнгуут жин хаяж байгаа хүний процесс номер 1 энэ бүтээгдэхүүнээс эхлээч гэж бид нар заадаг байхгүй. Яагаад гэвэл хүн маш их шингэн хуримтлагдсан байдаг. Хүн тэрийг би бүдүүрэгдсэн байна, би таргалттай байна, би ингээд одоо юу гэдгийг юм. Ингээд гэж боддог. Яг үнэндээ бол тэр хүний зүгээр бие организм маш их шингэн хуримтлагдсан болохоор тэр шингэнээ одоо ингээд хамгийн түрүүнд гаргаад байх нь тэр хүнд хамгийн зөв гэж заадаг. Тэгэхээр энэ болохоор одоо жишээлбэл жин хаях гэж байгаа хүмүүд бол номер 1 бүтээгдэхүүн. Жин хаях гэж байгаа үед бол энээс эхэлдэг гэж ярьдаг. Тэ? Хүний бие организмын сэргээш энийг уулаа сэргээш процесс явагдаж байгаа.
Тэгээ хор гадагшлуулагч. За тэгэл нэг алкогол өдр хэрэгэлсэн бол за тэгэл гадаад дотоодын хоолнд орсон бол за тэгэл тостой хоолунд идсэн бол тийм та нарт ингээд айгүй сайн туслах бүтээгдэхүүн энэ ахгүй юу. Тийм болохоор өнөөдөр би та нартай drain effect-ийн давуу талыг нь ярьж өглөө. Сул тал бол бас ярих чухал. Яг хөө зүгээр ингээд нөгөө хайрцаган дээрээ одоо манай үйлдвэрийн профессор зөвлөлийн албанаас ингээд бичсэн байгаа зүйл нь бол юу гэж аа индивидуальный непереносимость. Индивидуальный непереносимость гэдэг чинь ерөөсөө яг хувь хүнд нь нөгөө таарахгүй харшилтай орц найрлага байвал одоо хэрэглэсний хэрэггүй гэж. Жишээлбэл одоо тэ 100 насны харшилтай хүн байж маадгүй, Рапунцель цэцэгний харшилтай хүн байж маадгүй, Лемонграсс цагаан гааны харшилтай хүмүүс байж маадгүй, Ревен гэдэг нэртэй цэцэгнээс харшилтай хүмүүс байж маадгүй, альс бол гааны харшилтай хүмүүс. Тэр хүмүүс л зүгээр тохиромжгүй. Тэгэхгүй те одоо яг ингээд юм хувь орцсон л танд ингээд хашил авчрахгүй л тэр хүнд эсрэгээрээ амар гоё тийм сэргээш туслагч тусламжаар одоо ингээд таны бие организмд үр дүн өгөж таныг ингээд одоо сайхан амьдрахад чинь улам их одоо туснаа л гэсэн үг байх шүү. Тэгэхээр миний хувьд бол drain effect-ийг монголчууд үнэхээр хэрэгэлж сурна. Энэ үнэхээр сайн чанартай бүтээгдэхүүн. Үний хувьд ч гэсэн боломжийн хайрцагандаа 20 стик өдөрт нэгийг байна. 75,000 төгрөг. 20-ыг 75,000-а 20 хуваахлаар за нэг 3,750. Өнөөдөр 3,750 төгрөгөөр та өөртөө яг яаж тусалдаг вэ? Ямар полезны одоо тий ямар зөв хүнс өгдөг, ямар зөв одоо витамин хэрэгэлдэг тий. Тийм болохоор яг одоо drain effect гэдэг бол ерөөсөн хүн болгонд зориулагдсан. Эрэгтэй ч хүн байна уу, эмэгтэй ч хүн байна уу, тамирчин ч байна уу, ер нь нэг жоохон хөнгөн шингэн бай, жоохон бүлцээгээд байна. За ер нь өөртөө жоохон хайртай бай гэсэн хүн болгонд тохиромжтой бүтээгдэхүүн. Тэгээд 18 наснаас дээш гэж байгаа хүүхдүүд хэрэгэлж болохгүй. За ингээ өнөөдрийн маань та нарт drain effect-ийн танилцуулга сонирхолтой байсан байх гэж найдаа. Маргааш өөр бүтээгдэхүүнээр танилцуулга хийх болноо хулна. Та нартай маш их баярлалаа.